Алдарт Кюн хамтлаг ба домогтоод Фредди Меркурийн түүх. Английн алдарт Кюн хамтлагийн түүх Америкийн нэгдсэн улсад нэг синглээ цөөн хувиар гаргасан ч амжилт олж чадаагүй оюутны Смайл гэдэг хамтлагаас ихтэй гэдэг. Энэ хамтлагийн гитарчин бөмбөрчин хоёр нь уран бүтээлээ үргэлжлүүлэх болж харин өөр төлөвлөгөөтэй байсан дуучин нь өөрийнхөө оронд дажгүй дуулцдаг залууг дагуулж иржээ. Гэсэн ч энэ шин залуу нь Larry Lyrics гэдэг нууц нэрээр Beach Boys хамтлагийн нэгэн дууг дуулж бичүүлсэн өөрийн гэсэн туршлагатай нэгэн байлаа. Тэр залуугийн жинхэнэ нэрийг Farrah Bulsara гэдэг байв. Тэр Mercury гэдэг шинэ нууц нэрийг өөртөө сонгожээ. Яагаад гэвэл Mercury гараг нь түүний 6 ордыг ивэгч нь байлаа. Ингээд 1971 онд Кюн хамтлаг дуучин, төгөлдөр хуурч Фредди Меркури, гитарч даралтад хөгжимчин дуучин Брайан Мэй, бөмбөрчин Рошер Тейлор, аргил гитарч Джон Дикон гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ. Тэдний анхны цомог нь 1973 онд гарч Библийн сургаалаас хэсэгчлэн авсан зөөлөн сэтгэл татам уянгалаг дуунууд нь анхны амжилтыг нь авчирсан байна. Цомгийн сурталчилгааг Эми фирмийнхэн өмнө нь байгаагүйгээр сайн хийж зах зээлд оруулжээ. Дөнгөж гарч ирж байгаа шинэ хамтлаг дуу бичлэгийн хүчирхэг фирмтэй гайхалтай гэрээ байгуулж чадсан нь бүгдийн гайхлыг төрүүлж байлаа. Хамтлагийн 3 дахь цомог нь тэдний нэр алдрыг дэлхийд дурсгасан юм. Энэ цомог нь хард рок, рокобили, арт рок, ретро гэд хөгжмийн олон урсгалыг нэгтгэсэн өвөрмөц бүтээл бассан байв. Цомгоо гаргасны дараагаас нь шүүмжлэгчид гайхан баялаг аялгуунууд, гайхам өнгө будаг, аялгау бүрээс нь уран сэтгэмж, Beatles дахин сэргэлээ гэгчлэн бичцгээж эхэлсэн юм. Үнэн дээр цомог сонсогчтой олж Британий хитэд дажгүй амжилт үзүүлсэн байлаа. Хамтлагийн 4 дахь уран бүтээл нь Night at the Opera цомог нь болсон юм. Энэ цомгоо тэд 1975 оны турш бичүүлсэн байна. Цомог бүхэлдээ юр бусын их өртгөөр бүтсэн байв. Хамтлагийнхан хард рок стилийг уг цомогт тусгасан ч түүнийг сонгодог хэлбэрээр нь биш, өөр янз бүрийн урсгал, хачин сонин зохиомжуудаар чимж, хөгжмийн маш олон бүтэц хэлбэрийг ашигласан байлаа. Цомгийн гол цөм нь рок хөгжимд жинхэнэ шин үзэгдэл болсон Bohemian Rhapsody болсон юм. Энэ дуу нь анх цацагдсан даруйдаа жинхэнэ тесрэлт болж байлаа. 1975 онд Их Британий шинэ жилийн хитэд нэгдүгürt бичигдэж, 9-7 хоногийн турш аваргын барай алдаагүй байна. Сонгодог аялгау рок химнэл гитарын гоцлолыг хослуулсан нь хөгжмийн ертөнцид цоо шин үзэгдэл байсан төдийгүй Фредди Меркури дуурийн дуучны хоолойг чадварлагаар гаргаж дуусна нь олныг байлдан дагуулж байлаа. Тухайн үедээ энэхүү дуу маш өндөр өртгөр бүтэж байсан бөгөөд хожим бүх цаг үеийн шилдэг дууны нэг болсон юм. Зохиомж нь нэн уянгалаг аялгауг хард рок химнэлтэй хослуулснараа онцлог байлаа. Меркури өөрийнхөө дуулахаас гадна дуурийн дуучны хоолой гаргаж чадварлаг дуусна нь олныг байлдан дагуулсан юм. Хэний ч хайрыг татаагүй өчүүхэн тэнгийн тухай энэ дунд алчгаад ээжээ гэж тэр уйлан зүгтсэн. Тэгээд түүнийг шийтгсэн хэмээн Меркури дуулдаг. Дууны агуулга нь хамтлагаа байн хачин жигтэй олныг сэртгийлгсэн зүйл рүү түлхэж байдаг. Ахлагчийнх нь гол зорилгын тусгал болсон гэдэг. Энэ зарчим нь хамтлагийн цаашдын амжилтанд нэмэр нөлөө болоогүйг онцлож хэлэх хэрэгтэй. Кюн хамтлаг төгөлдөр хууртай романс дуулаад эхэлбэл тэр нялуун дуунуудад нь үнэнч фэнүүд нь татагдах нь бүхэл бүр ойн гутаж мэтгэр байлаа. Үнэхээр ч 1976 онд гаргасан цомгийг нь ихэнх шүүмжлэгчид дуураймал дэндүү маягласан гэж дүгнсэн бол хэвлэлүүдэд Европт диско хөгжим иш хүчээ авахын босгон дээрх рокийн доройтсон ганхалт гэж бичцгээсэн байв. Дараагийн ажлууд нь болох News of the World Jazz цомгуудаараа Кюн хамтлаг урдыг хараад дуутай харьцуулшгүй бүтээл төрөж байгаагаа харуулжээ. Jazz цомогт нь орсон юр бусын хачирхалтай Мустафа Ибрагим дуу нь олон хүн хард рокийн дороотлыг өвөрмөцөөр харуулсан гэж үздэг байна. Сүлд дууны өнгө дугуйн уралдааныг маш ойлгомжгүй хинт ч үнэмшилгүйгээр дуурайхыг хичээсэн байлаа. Цомгоо нэрлсэн жаз дуун хүртэл хэрвээ ямар нэг зүйл сэтгэл зовоосоор л байгаа бол тэр чинь хөл бөмбөг, рок н рол зүгээр л тооцоог нь хийчихэн гих зэргээр сонсогчдыг сэртгийлгсэн хачин дуунууд байлаа. Гэсэн ч Кюн хамтлаг өөрсдийн гэсэн арга барилаа олсон нь тэднийг амжилт гаргах гол үндэс болсон юм. Үүний баталгаа нь 1979 онд гаргасан Live Killers концертын цомог нь юм. Үүгээрээ тэд ямар их чадвартай хамтлаг болохоо дахин харуулж нэр хүндээ өндөр дөрвөж чадсан байна. 1980-ад он гарсаар Кюн хамтлаг шинийг эрэл хийх болж The Game, Flash Gordon, Hot Space цомгуудаа гаргасан юм. Гэвч тэндээс нь шүтэн бишрэгчд нь гайхалтай юу ч олж сонссонгүй. Funk rock стил цахилгаан хөгжмийн дууралтуудыг ихээр ашигласныг нь өөрсдөөсөө урлаа гэж фэнүүд нь үздэг байв. 1984 онд The Works цомгоо гаргаж 70-аад оны эхний хагаст ямар байсан тэр л стилээ дахин сэргээжээ.
Энэ үед Кюн хамтлагийг тархна гэсэн цуу их гарсан хэдиж тэдний хинэнч хамтлагаасаа гарах тухай мэдээлэл хийсэнгүй. Гэхдээ толгой дараалан бие даасан цомгуудаа гаргаж эхэлжээ. Кюн хамтлагийн хамгийн сэтгэлд хоногшсон тоглолтын нэг нь 1985 онд Дохын эсрэг хийсэн амьд тоглолт байжээ. Энэ тоглолтыг үзэхээр цэнгэлдэхэд цугларсан 72 мянган үзэгч тус хамтлагийн дууг нэгэн зэрэг даган дуулж бүжиглэж байсан нь рок хөгжмийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглолтын нэг болжээ. Тус хамтлагийн хамгийн сүүлийн амьд тоглолт нь 1986 оны 8 дугаар сарын 9-нд Английн Kenilworth цэцэрлэгт хүрээлэнд болжээ. Энэ тоглолтыг 300 мянга гаруй хүн үзсэн гэсэн алтан бустай байдаг. 1986 онд Кюн хамтлагийнхан нэлээд хөдөлмөр зарж байж цомгоо гаргажээ. Брайан Мэй энэ тухай шин цомгоо бичүүлж байсан эхний 3-7 хоногт бид жинхэнэ гар нийлсэн. Бидэнд зөвхөн бөмбөр, гитар, даралтад хөгжим, дуучин л байсан. Үнэн дээр ингэж л эхэлсэн хэмээн ярьжээ. Харамсалтай нь энэ цомгийн хөгжмийг их нялуун болсон гэж үздэг. Энэ нь магадгүй тэр үед ихээхэн дэлгэрсэн уулын хүн киноны хөгжмөөс цомогтой авсан нь нөлөөсөн ч байж болох юм. Тэр үед Who Wants to Live Forever дуу хит болж байлаа. Бидний цаг үе биш, бидэнд орох орон зай алга. Тэр л ганцаараа мөнх амьдрахыг хүсэн мөрөөдөж байна гэсэн үгнүүдийг сүлд дуул болно гэж хэн санах вүлээ. 1987 онд The Miracle цомог нь гарлаа. Энэ цомгийн агуулгыг нэрнээс нь л ойлгож болох байх. Хамтлаг дахин эрч хүчээ авлаа гэж ярьцгаах болж үүнийг Брайан Мэй бид хамтарч ажиллалгүй дэндүү утсан юм. Бүгдийг сайтар бодох цаг байсан. Тэгээд л гинэт бидэнд урдын эрч хүч дахин сэргэж хамтарч дуулж зохиох хүсэл төрцгөөсөн. Бид уулзахдаа ямар нэг гайхамшигын тухай хоосон мөрөөдөлтэй л байцгаалаа. Энэ бол сайн зүйл. Бид студийн хаалганы цаана өөрсдийнхөө биег орхицгоосон. Ингэх нь Кюн хамтлагтай гавьяа байгууллаа гэсэн үг хэмээн тайлбарлажээ. Цомогт урд нь Кюн хамтлагт байсан бүгд л орсон байв. Фредди Меркурийн давхар хоолой, Брайан Мэйгийн өөсөвгүй гитарын гоцлол, сайтар бодож хийсэн аранжировк гэдэл цомгийнхаа амжилтаар дөрүүлж аялан тоглолт хийхээр хамтлагийнхан сэтгэл шулууджээ. Харин хамгийн алдартай нь Будапешт хийсэн тоглолт байсан юм. Тоглолтын дээр Фредди Меркури цагаан өмд майктай, тайзан дээгүүр нааш цаашгүй микрофоноороо янз бүрийн сонирхолтой үзүүлбэр хийж байлаа. Тоглолтын төгсгөл рүү Унгар Британийн далбаа бүрхэж эцэст нь Меркури хааны дитэн өмсгөлтэй гарч ирж гартаа очирт таяг барьсан байв. Энэ тоглолтыг үзүүлсэн видео кино гарсан нь заавал үзэх ёстой зүйлийн нэг болж чадсан юм. Үнэн дээр хамтлагийн сэргэн мандалд эхэлсэн нь тэр байлаа. Гэвч Фреддиг дархлал хомсдлын вирусын халдвар авсан гэхээрээ төгсөн юм. Үүнийг баталсан зүйл байсангүй. Кюн хамтлагч уран бүтээл дээр ажилласаар л байлаа. 1991 онд тэд хит дуутай 2 шин цомгоо гаргажээ. 1991 оны Лондон хотын Вембл цэцэрлэгт хүрээлэнд тоглолт хийх байсан ч Фредди Меркури дуулахад хүндрэлтэй байсны улмаас болжээ. Үүнээс өмнөх нь Фредди 1992 оны Олимпийн нээлтэд дуурийн нэрт дуучин Монтсеррат Кабалетэй хамтран дуулсан Барселона дуугаараа цомог гаргаж амжсан байлаа. Харин 1991 оны 11-р сарын 24-нд Меркури Дохын улмаас уушигны боронхий төвчнөр нас орсон юм. Зарим судлаачид Фредди Меркури нэгэн дундаа ямар ч чөтгөрөө хийж би энд буфтна вэ хэмээн дуулж яг л тэр дуушгээ амьдэрсэн гэж үздэг байна. Кюн хамтлаг нийтдээ 20 гаруй цомог гаргажээ. Тэдний Bohemian Rhapsody, We Will Rock You, We Are the Champions зэрэг дуу нь өнөө хүртэл хүмүүсийг байлдан дагуулсаар байна. Хамтлагийн цомог болон синглүүд нь 170-аас 300 сая орчим тоогоор зарагдаж, тэд дэлхийн хамгийн их борлуулалт бүхий хэмээх алдрыг хүртсэн байна. Хамтлаг томоохон амжилтанд хүрч маш их алдар хүндийн эзэн болсон бөгөөд Их Британи, Америк нэгдсэн улсын зэрэг улсаас гадна Европ төв даяар 1973-аас 1986 хүртэлх хугацаанд 13 удаагийн аялан тоглолт хийж сая шүтэн бишрэгчдтэй болсон юм. Меркури хамтлагаас гадна өөрийнхөө хоёрч ганцаарчилсан цомгийг гаргасан ч төдийлөн сайн амжилт олж чадаагүй юм. Хамтлагийн гишүүд дуугаа ихэвчлэн өөрсдөө зохиодог байсан ба гоцлол дуучин Фредди Меркурийн Юр бусын хүчрхэг хоолой, эвсэлгүйч гэмээр юм шиг содон үйл хөдлөл, авьяас бэлэг онцгой мэдрэмж нь хамтлагийг нэрд гаргах чухал хүчин зүйл байсан гэдэгтээ маргах хүн байхгүй биз. Меркурийг нас орсны дараа хамтлагийнхан Кюнийг дахин сэргээхийг оролдсон ч төдийлөн үр дүнд хүрээгүй юм. Эдүгээр рок дуу хөгжмийн ертөнцид Фредди Меркуригийн өвөрмөц дуу хоолойг орлох нэгэн үгүй билээ. Сонирхолтой Кюн хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркури Зүүн Африкийн Занзибар арал улсад төрсэн бөгөөд өсвөр насндаа тэрбээр Английн Middlesex гэх газар руу нүүжээ. Өмнө нь Занзибар улс нь Их Британий харьяа байсан бол 1963 оны 12 дугаар сард тусгаар тогтнож 1964 онд Танганика болон Занзибар нэгдсэн бүгд найрамдах улсыг байгуулсан бөгөөд тэр жилээ бүгд найрамдах нэгдсэн Танзани улс болгож нэрээ өөрчилсөн юм.
Занзибар гэх энэ арал улсыг дэлхийд дахинд таниулсан хүн бол яа харахгүй Фредди Меркури. Меркуригийн эцэг Борни болон их Шер булсаараа нь энэтхэгийн Гушарат мужаас гаралтай. Түүний гэр бүлийн нэр болох булсаараа нь Гушарат мужийн жижиг хот булсаараагаас гаралтай гэдэг. 2006 онд Азийн Тайм сэтгүүл түүнийг Азийн хамгийн нэр нөлөө бүхий баатар гэж нэрлсэн байна. 2005 онд Блендер сэтгүүлийн явуулсан санал асуулгаар Меркури бүх цаг үеийн хамгийн шилдэг эрэгтэй дуучнаар шалгарч байв. 2009 онд Classic Rock сэтгүүлийн санал асуулгаар түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг рок дуучнаар нэрлэжээ. Үүнээс гадна 2008 онд Rolling Stone сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг дуучны жагсаалтын 18 дугаарт мөн л Меркури орсон байна. 20 дугаар зууны дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулсан агуу дуучин Фредди Меркури доохор өвчлсөн гих цуяараа 1986 оноос тарах болсон ч амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл тэр бүх цуяараа няцааж байлаа. Харин 1991 оны 11-р сарын 23-нд Фредди доохор өвчлсөн гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Тэр хэлэхдээ сүүлийн үед хэвлэлээр гарч буй яриаг би баталж байна. Би халдвар авч тойх туссан. Би хувийн нууцаа хамгаалахын тулд өвчтэй гэдгээ нуухан зөв гэж үзсэн юм. Гэвч одоо миний найз нөхөд шүтэн бишрэгчэд үннийг мэдэх цаг ирлээ. Дэлхий дахин надтай хамт энэ аюулт өвчний эсрэг тэмцэнэ гэдэгт итгэж байна хэмээн мэдгдснээс хойш ердөө 24 цагийн дараа алдарт дуучин Фредди Меркури Лондон дахь гэртээ доохоос үүдэлтэй уур шигний өрөөслөөр нас орсон байжээ. Түүний хувийн амьдрал бусдаас өврөмц байсан юм. Тэрээр 1970 оны эхээр Мэри Остин гэх эмэгтэйтэй танилцсан. Удаан хугацаанд хамт амьдарчээ. Харин 1970 оны сүүлээр Меркури Elektra Records дуу бичлэгийн студийн эзэн эртээ дотн харилцаатай болсон байдаг. Тэрээр Мэри Остинд зориулан хэд хэдэн дуу зохиосны нэг нь Love of My Life юм. Меркури мөн Мэригийн том хүү Ричардын загалмайлсан эцэг. 1980 оны дундуур тэрээр Австри жүжигчин Барбара Валентинтай нэр холбогдсон байна. Тэр бүсгүй түүний It's a Hard Life дууны клипэнд тоглосон юм. Харин 1985 оноос өсчин Жим Хаттантай хамтран амьдрах болсон байдаг. Түүний энэ хамтрагч 1990 онд хүний дархлал хүмслийн вирусын халдвар авсан нь тогтогджээ. Тэр Меркуритэй сүүлийн 6 жил хамтран амьдарч өөд болох хүртэл нь сувилж байсан гэдэг. Хаттан 2010 оны 1-р сарын 1-нд хор тавдрын улмаас нас орсон байна. Меркуригийн уянгалаг дуунуудыг дэлхийд даяараа сонсдог байлаа. Их Британий Хатан хаан хүртэл түүнээс Шотландчуудын эсэргүүцлийн хөдөлгөөнийг тараахыг хүссэн гэдэг. 1987 онд Шотландд Хатан хааныг эсэргүүцэх хөдөлгөөн болж байв. Тухайн үед хүчээ авчилсан хөдөлгөөнийг Фредди зогсоожээ. Учир нь тэрээр хөдөлгөөний бүх гишүүнд өөрийн цомгоо тараасан гэдэг. 1991 онд Меркуриг нас орсны дараа Кюн хамтлаг болон хамтлагийн менежер Жим Блэйр нар The Mercury Phoenix Trust хэмээх доохын эсрэг буйны сан байгуулжээ. Сан одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар өнгөрсөн хугацаанд тус сан доохын эсрэг 700 гаруй сан хөгжүүлжээ. Түүнчлэн дэлхийн 57 оронд үйл ажиллагаагаа явуулж залуусд доохын талаар мэдээлэл өгдөг байна. The Mercury Phoenix Trust доохын эсрэг буйны сан дэлхийд дахны төдийгүй алдартнуудыг доохын эсрэг анхаарлаа хандуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1990-ад оны дундуур буюу Меркуриг нас орсны дараа дэлхийн хэмжээнд доохын эсрэг олон сан байгуулагдсан байдаг. Тухайлбал Элтон Джонны Элтон Джон доохын эсрэг сан, Билл Клинтны гэр бүлийн Клинтон сан, Анжелина Жоли, Брэд Питт нарын байгуулсан Жоли Питт сан зэрэг санг дурдж болно. 2018 онд алдарт Кюн хамтлаг болон домогтоод дуучин Фредди Меркурийн амьдралын тухай өгүүлсэн Bohemian Rhapsody кинон нээлттэй хийж үзэгчдийг байлдан дагуулж байжээ. Тус кино маш олон шагналыг хүртэж нийтдээ 800 гаруй сая долларын орлого олжээ. Фреддигийн дүрийг жүжигчин Рами Малек мөнхөлсөн бөгөөд тэрээр энэ киногоороо алтан бөмбөрцөг болон Оскараас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн юм.